Есүс өглөө бүр эцэгтэй хандан залбирч, ариун сүнсний хүчийг гуйж, эрч хүчийг авахар залбирдаг байсан. Энэ түүхийг бол Марк 1:35-аас бид суралцдаг. Жил бүр дэлхийн адвентист сүмээс уриалдаг. Бүхий л дэлхийн дахнараа адвентист гишүүн бүр залбирлын 10 өдрийг хийж бүтэн жилээ даатхан өөрийнхөө бас Бурхны дэргэд авчрах ийм сайхан боломжийг олгодог ийм гоё өдрүүд маань эхэлж байна. Тэгээд би энэ үйл ажиллагаанд их дуртай. Ягаад ч юм сэргэлт, шинжлэлт дандаа ингэж Бурхан руу хандуулсан зүйлийг уриалдаг учраас энэ өдрүүд бол маш үр дүнтэй санагддаг. Миний хувьд бүр Христ итгэгч болоод тэгээд өглөөний залбирлын хүчийг бол маш сайн ойлгосон, мэдсэн. Тэгээд өглөө бүр Бурханд хандаж залбирж эхлүүлсэн өдөр амжилт бүтээл дүүрэн, бурханлаг, үр жимстэй, үр нөлөөтэй, Библийн дагуух амьдралын хэм маяг үргэлжлэх боломжийг надад олгодог гэж би итгэдэг. Тэгээд харин залбирлаар эхлүүлээгүйгээр шууд энгийн амьдралаар эхэлсэн өдөр болвол ямар ч тийм бурханлаг биш. Тэгээд надаас гарч байгаа ааш авир бүх зүйл нэг тийм онцгүй буруу үр дагаврыг дагуулж байгаа юм шиг надад мэдрэмж төрдөг. Тийм ч учраас өглөөний залбирлын цаг, мөргөлийн цаг маань миний хувьд хамгийн нандин тэгээд миний амьдралын салшгүй хэсэг байдгаа. Тэгээд та бүхний хувьд ч гэсэн тийм байх гэж найдаж байна. Энэ 10 өдрөөр дамжуулан өөрийгөө Бурхны дэргэд бүрэн дүүрэн аваачцгаая.